Ээжээ, өнөөдөр 3 сарын 8. Олон улсын эмэгтэйчүүдийн баяр. Бас таны минь төрсөн өдөр. Жил бүрийн энэ өдөр бид бүгдээрээ таныг тойрон баярлаж, инээж, халуун дулаан нуур амьсгал донд өнгөрөөдөг байж. Харин сүүлийн 2 жил энэ өдөр ирэхээр зүрхэнд нэг л хоосон орон зай мэдрэгдэж таныг олон ихээр өгүүлэх юм. Ээж минь намуухан зөөлн маш халамжтай хүн байсан. Цэвэрч нэм ба ууралж байгааг нь бараг хизээж харж байгаагүй. Багш хүний дүлгүүн зангаар хүмүүсийг тайвшруулж хажууд нь байхтал нэг л амар тайван мэдрэмж төрдөг тийм л сайхан хүн байлаа. Ээжээ, би танад анх бэр болж очихдоо ичин сандарч байсныгаа санаж байна. Гэвч та намайг төрсөн охин шигээ хайрлаж халуун дотноор огтж авчлаа. Тэр цагаас хойш та намайг төрсөн ээжээс минь өөрцгүйгээр хайрлжээ. Ээжээ, таны халамжийг бодохоор зүрхэнд олон дурсамжууд тодордог. Хөдөө хамт явхад миний охин ядрахгүй гэж санаагач хэлээдэг байсан тань. Ажлаас ирэхэд надад зориулж хоол хийгээд хүлээж байсан тань. Охиндоо зориулж сарнаа хэлбэртэй бууз хийсэн гэд баяртайгаар хүлээж суусан тань. Өвдгөд маань намайг усанд оруулж гарыг минь зөөлн натгаад миний охин хурдан нэтгэрээ гэж үнсэж байсан. Тэр мөчүүдийг би хизээч мартахгүй. Тэр халуун дулаан хайр, тэр үнсэлд одоо хүртэл зүрхэнд минь цоглож байдаг. Та үр хүүхдүүдтэй маш халамжтай ээж байсан. Харин өргөн бэрүүдтэй бүрч илүү хүндэтгэлтэй хандаж харамгүй хайрладаг байсан. Ач зээнрээ харахаараа баярлаад хамаг мөнгөд гараагаад өгчөгдөг тийм л эмээ байж. Ээжээ, би танд хэлж амжаагүй үг би. Ээжтэй маш их хайртай гэж хэлж амжсангүй. Таныг Тэнгэрийн орн руу явхад дэргэдт нь байж чадаагүй. Уучлаарай. Таны минь бидэнд өгсөн хайр, таны өгсөн дулаан сэтгэл хизээч алах болохгүй. Таны үнсэж өгддөг, үнсэж үддэг тэр хайр одоо хүртэл намайг түшиж байдаг. 3 сарын 8 болохоор таныг улам их санах юм. Энэ л өдөр хамтдаа таны төрсөн өдрийг тэмдэглэдэг байсан болохоор тийм ээ. Энэ өдөр одоо нэг л дутуу, нэг л хоос мэд санагддаг болчихжээ. Хэрвээ та Тэнгэрээс биднийг харж байгаа бол хүүхдүүд тань аав ээжийнхээ нэрийг өндөр дөргөж явахыг хичээж байгаа. Таны заасан хайр, таны үлдээсэн сайхан сэтгэл бидний амьдралд өргөлж гэрэл болж байх болно. Ээжээ, та дэргэд үгүйч таныг эгээн дурсгал бидний зүрхэнд үрд амьд байх болно. Тандаа төрсөн өдрийн минь төргий. Бас эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн минь төргий. Хайртай бэр охиноос